За хоногтой нэг 8200-аас 10,000 м3 бусыг бол хүлээж авч цэвэрлээд механик болон биологи цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ хийгээд халдваргүйжүүлээд байгальд 98% цэвэршилтэйгээр нийлүүлж байгаа гэсэн үг. Энэ маань харааг бол нийт орж ирсэн усныхаа бохирдлын 98%-ийг цэвэрлээд ийм усыг бол харааг болтой нийлүүлж байгаа гэсэн үг. За одоо ерөнхийдөө манай цэвэрлэх байгууламж маань хамгийн ихний ээлжинд том овор хэмжээтэй хог хаягдлыг механик цэвэрлэгээр шүүж авдаг. За айл өрх олон албан газруудаас шүүгдсэн, шугамар ирсэн том хог хаягдлуудыг шүүж авдаг. За дараа нь усны минералыг буюу одоо нөгөө усанд хөвсөн шавар шороо, за дээрээс нь өөх тосыг шүүж авч цэвэрлээд ингээд механик цэвэрлэгээний буюу эхний хүний нүдэнд харагддаг ийм хэсгүүдийг бол бид нар бүрэн одоо нөгөө гарт баригддаг хэсгүүдийг шүүгээ цэвэрлэжлээ гэсэн үг. За хамгийн гол цэвэрлэх байгууламжийн гол зүрхийн хэсэг буюу бид нар одоо яг энэ дээр байж байна биологи цэвэрлэгээний байгууламж дээр ирсэн байж байна. За энэ байгууламж маань яах вэ гэхээр усны өөрийнх нь устай нэгдсэн одоо бид нар шүүгээд авч болдгоо тийм ээ тунгаагаад авч болдгоо ийм хэсгийг бол усны хэсгүүдийг бол цэвэрлдэг энэ хэсгээр ирсэн байж байна. Одоогийн байдлаар бид нар идэвхтэй буюу боловсрогдсон лагийг бол байгальд хийж байгаа учраас одоо үнэрийн асуудал бол байхгүй, байгальд хаяхгүй бид нар тодорхой хэмжээний картанд байлгаад шингээгээд усгүйжүүлээд хатаагаад халдваргүйжүүлдэг ийм процесс явж байгаа. Одоо энэ маань 4 сараас эхлээд бүрэн боловсруулаад хатаагаад тийм ээ энийг шахаад андяасаа газаа гаргаж авна тийм ээ ийм зүйлийг бол бүрэн лагийн боловсруулах байгууламж орж ирнэ.